Заяа цаана Метаронт байна. Өнөөдөр та бүхэнд Eminence Shadow-ийн Season 2-ыг товчлон ярьж өгөхөд бэлтлээ. Хэрвээ Season 1-ийг товчлсноор үзхийг хүсвэл энэ бичлэгийг үзчихэд ороод ирээрэй. Наад руу хамгийн анх донешн явуулан дэмжсэн утган чимэгтэй талархъя. За тэгэд бичлэгэнд орцгоё. Season 1-ийг товч тайлбарлавал Seed гэх хүү өөр ертөнц рүү очиж багаас нь өдийг хүртэл маш содон сонирхолтой адал явдлуудыг туулсан юм аа. Одоо түүнийг дараа юу их тухай олж мэдцгээе. Мянган жилд нэг удаа шөнийн тэнгэрт дулаан сар манддаг үе ирж хууль бус хотод байх нэгэн цамхгийн урд Season 1 дээр гардаг гялтгар шар болон зодуур хоёр ирээд цус татанг буулгах гэвэл нэгэн харгалзагч маяг юм гарч ирэн тэр гурав тулалдав. Энэ хотод Seed ихчтэйгээ мөн ирсэн ба бүшийн бистэй болт ихчин ялж тэр урам зоригоор энэхүү хууль бус хотод ирсэн бөгөөд цус орогчдыг ангуучлахар болоод явж байвал өнөөх гялтгар шар зодуур хоёр зардаж байх ихч болоод Seed ихчээсээ зугтан годамжаар явж байтал хэсэг хүмүүс Gowl гэх хувирсан хүн гэд юу н ойлгочих болно шүү за. Gowl гэх тийм хүнийг зодож байгаатай таарав. Яг энэ үеэрч улаан сар мандаж тэр Gowl нь хүч орон өөрийг нь зодож байсан хүмүүсээ мөн адил Gowl болгоод Seed рүү дайрвал нэг улаан үстэй эмэгтэй Gowl-үүдийг халаад Seed-д өөрийгөө Mary гэж танилцуулан цус сурагчдын ангууч гэдгийг хэлж Kalare дүүгээ байхгүй байгаа сценийг нь харуулад хайхаар гарав. Энэ хотод нэг 3 төрлийн цамхаг байдаг бөгөөд эхний цамхгийг нь 9 сүлд шиг эмэгтэй тэгээ 9 сүлд гэд дуудъя. Нөгөөх нь болохоор нэгэн булчинлаг том биетэй хүн өдөртдөг учраас зүгээр баккаар гэж дуудъя. Сүүлийнх нь болохоор улаан үстэй цус сурагч бөгөөд түүнийг улаан үстэй цус сурагч гэд дуудчихэ. Kalare нэгэн цогц дээр очиж дүүгээ гэж бодон уучлалт гуйж байх зур Mary хурж ирээд өөрийг нь дүүгээ хайд байсан хүн хэмээн тэр хоёр уулзаад цогцос дүүн биш гэдгийг Kalare мэдэж дүү шиг нь хүнийг цус сурагчдын цамхаг руу авч явсан гэдгийг Mary хэлээд тэр хоёр танилцсан Kalare дүүгээ олох. Харин Mary улаан сар гарсантай холбоотой мянган жилийн нойр носоос ирэх гэж буй цус татан зогсоох гих адил зорилготой мэдээд хамтрахаар болов. Улаан үстэй цус сурагчид туслах нь золиос бараг бэлэн болсон тухай дуулгаж нөгөө хоёр цамхгийн толгойлогчиж тус тусдаа Gowl-ыг алан цус сурагчдын цамхгийн үүдэнд хурж ирээд хоорондоо тулалдах гэж байхад нь Shadow болсон Seed дундуур нь орж мөн түүний хэд хэдэн туслах ирснийг нь харуулна. Тэр нь цагаан үст болон Rose түүний багийнхан байдаг. Баккаар тулаа хөдөлгөөн шууд л хаалгын нэвдэд орох ба араас нь 9 сүлд Seed хоёр орж энэ газрыг харгалзагч сүлд орсон Seed-ийг сул дорой гэж бодон дээрч хэдэн хэсэг болох нь тэр. Shadow-ийн номын санд мэдээлэл цуглуулж байх зур Kalare Mary хоёр орж ирэх ба бие биендээ саад болохгүйгээр салцгаагаад тэр хоёр явсаар цус орогчдыг устган явбал урд нь баккаар гарч ирэн өөр нэг цус орогчийг алаад өөрийг нь ажиглаж байсан хоёр дээр ирэн тулаалдаж тулааны дундор Mary хүнд бэртэж Kalare-гийн цуснаас авч өөрийгөө цус орогч гэдгээ баригдуулаад маш ноцтой үед Seed гарч ирэн баккарыг хол өшгөлөөд алга болов. Mary нэгэнд баригдсан тул өмнө юу болж байсан тухай түүх ярьж эхлэв. Түүхэнд цус орогчид ноёрхож байсан ч хүмүүс сул талыг нь олоод алж эхэлцгээхэд арга буюу амьд үлдэхийн тулд цус орогчид цуснаас холдож өөрийн чадвараа алдсан ч нарны гэрэлт гарan шинээр амьдарцгааж эхэлсэн ч хатан дэн нь үйлчилсэнгүй. Тэр баг багаар цангаж нарны гэрэлтж гарч чадахгүй байсаар байв. Тэр улаан сар гарч цус орогчдыг хүч ихсэх үед нөгөө улаан үст хатандаа цусалд ус хамсууснаас болж өөрийнх нь байгуулсан зүйлс үгүй болон хатанч амь орлсон бөгөөд би энэ огт алга болохгүй байсан ба одоо сэрж дахин тийм алдаа гарахгүй гэж Mary сэрэмжлэн энэ үйл явдлыг зогсоох гэж байгаа ажээ. Seed нэгэн өрөөнд орж ирэн эд баялагнуудаас зоосныг нь өөрийн нөмөрхтэй хадгалахаар аван хатны бунханд байх нэгэн артефактыг улаан үст аваад зогцсонд хийж хатныг сэрэх гэж байхад нь Seed ирээд өөрийн мэдлэгөө зогсоогоод босс нь энт байхгүй юм байна гэж орхиод явхад Kalare Mary хоёр ирж таарвал нэг зүйл Kalare-гийн цээжийг нэвтэлж өнөөх артефактаас хатан гарч ирээд Kalare-г ойртуулан цуснаас нь сорох мөчөд Shadow-ийн ирэн Kalare-г аварч тэдний тулаан инхүү эхэллээ. Хатны хүчтэй дайралтад саяхан ирсэн 9 сүлд Back 2 Shadow-ийн бүгд шар хавцхан өөрийн биедээ чөтгөр Diablo-гийн цустай нууд нь биен дээр нь юм ургаж Kalare-д ч ургах ба тэр өөр бодлын ертөнцөд ирвэл авророо хүгтэж ав. Тэдний ярианд өмнө Kalare-д Shadow-ийн шиг биен дээр нь юм ургаж байсан ба Seed түүнийг нь арилгасан гэв. Одоо Kalare-гийн биеинд байх хоёр цусны тухай мэдээлэл өгөх гэтэл авророо цаг болчлоо гэд Kalare-гийн зүүн гаранд тэмдэг үлдээгээд энэ чамд туслах болно гэв. Буцан ирвэл Kalare-гийн биеинд авророо байх ба цуст шулантай тулалдаж байгаад миний ажил болчлоо. Түүний гэртэл цаг очлоо гэд энэ үед нь Seed ирээд шуудхан лойртон очоод
тулаалдав. Тулааны төгсгөлд Сид өөрийн онцгой чадварыг ашиглаж эргэн тойронд байх бүхий л хүмүүсийг буцаан хэвийн төрхөнд оруулж тулаан дуусан Shadow-ийнхан явж Mary хатан руугаа очин Сид Калар хоёр буцаар явв. За guys, хоолойгоо бичиж хахад энэ авд жоохон тэнгэр муухаараад жоохон бороо орчих гээд их шиг байна шүү. За тэгээд ардуур нь жоохон янз янз дуу явж магадгүй шүү. Тэгээд битгий доогоор за. Хэсэг танхаачууд 3 охиныг дээрэмдэж байсан нь тэд нэр яг үнэндээ зүсээ уйлгасан байсан Shadow-ийнхан байж дээрэмдэж буй мэт жүжиглэж байвал танхаачуудыг Midgar-ын бизнесмен хөлслөн Mitsukoshi гэдэг компани байгуулж сүүлийн үед ашиг их хийж байгаа зүсээ уйлгасан Shadow-ийнхнийг дээрэмдэж байгаад сүүлдээ ал болгон зэрэг. 3 найз хоол идэж суугаад халдсан өндөр хоёр Mitsukoshi гих брендийн хувцас өмсснөө гайхуулж байтал энэ нь хөлх гэдэг нь мэдэгдэж Mitsukoshi гих Shadow-ийнхний нэр барин бизнес хийж байгаа хүмүүсээс Сид өөрийнхөө зүйлийг авах болно гэд шүн болсон хойно зүсээ уйлгаж өөрийгөө John Smith гэж танилцуулаад өмнө тулаанд оролцож байсан 9 сүлд дээр ирэв. Тэр хоёрын ярианаас нөгөө танхаачуудыг хөслөн явуулсан хүн бол Carter гих тэр хүн корпорацид донд уулзалт зарласан бөгөөд энэ нь Mitsukoshi-гийн эсрэг үйл ажиллагаа явуулах тухай байсан ба тэднийг тэмцэлдэж бие биенийгээ сүйтгэх үед Сид 9 сүлд 2 үлдсэн бүхнийг нь авах төлөвлөгөөгөө ярилцаж Сидэд 9 сүлд нэг зүйл анхааруулж хэлсэн нь чөтгөрийн элт гих Гетан гих хүнийг нэрлэж түүнийг маш аюултай гэдгийг нь ч нэмэн хэлж тэр бол минийх гэж шийдэмгий хэлэн энэ үеэр нь Сид бов. Маргааш нь худалдааны гудамжид Carter-ийн хямдрал зарлаж хүмүүс чуурч авч байхад Сид энд болж буй бүхнийг ажиглаад Carter-ийн Mitsukoshi-г устгах үед Сид Carter-ийг устгаж бүгдийг нь өөрт аван шинээр корпорац байгуулан Shadow-ийнхантайгаа хамтарч Mitsukoshi дахин төрөх болно гэж өөрийнхөө бодлыг хэлв. Халзан юм худалдаж авсанд хариултанд нь огт харагдаж байгаагүй мөнгөн дэвсгэрт өгсөнд Сидийн тухай асуувал энэ мөнгө нь корпорацуудын уулзалттай мөн хямдралтай холбогдуулан гаргасан шин дэвсгэрт бөгөөд өмнө ашиглаж байсан дэвсгэрт Mitsukoshi-гийн банкнаас гаргадаг дэвсгэрт байж энэ нь өөрийн гэсэн нууцлал усан хээтэй бол нөгөөх нь болох өнгөгүй байсныг анзаарч нэг дэшээ гүйж явв. Хаачаа гисэн 9 сүлд дээр хурж ирж мэдсэн зүйлээ хэлж өнөөх муу хэдтэй мөнгийг хувлан гаргаж хүмүүст мэдэгдэн хуурамч мөнгө гэж цуургал таран хүмүүсийг цаасан мөнгө биш буцаад зоос авахд хүрэн 9 сүлдийн 2 өрсөлдөгчд хоёул одоо цаасан дэвсгэрт ашиглаж байгаа тул үнээс ашиг хүртэнэ гэж тэр хэлв. Сид дээр өмнө тулаанд хамт оролцож байсан туслах нэрэн тэгээд Delta гэдэг шүү за. Тэр ховор өмнө хөсөлсөн танхаачуудыг алуулсан тухай Carter Гетанд дуулгаж Гетан ч өөрийн мэдих мэрэгжлийн хүмүүсийг явуулахар болон Сид Delta 2 газар дор хэсэг хүмүүсийг алж нэг ёсны дээр мэж байх зур нэг нь Delta-г дүүгээ гэх ба Delta-гийн ах нь байсан ч огтхонч төвдөлгүй хороогоод сул доороочод өөхөх ёстой гэж хэлээд өөрийн эцгийн тухай ярьж эцэг нь овгийнхоо тэргүүн ба олон ихнэр хүүхэдтэй хэлэн тэр хоёрч буцаж Гетан энэ тухай мэдэн үлдсэн гурыг дууд гэх нь тэр Shadow-ийн мэдээлэл солилцож байх зур өөрсөдрөө нь халдагчид ирж байгаа гэсэн мэдээлэлээр нь үүнийг эвсэлгүй хариуцсан авахар болоод шөнө нь Гетаны явуулсан мэрэгжлийн 3 хүн нь жирэн мэдээж юм бололгүй бөөндөө ялагдана. Энэ үйл явдал Гетанд хүрч бид түүнийг чөтгөрийг шүтгэгчдтэй холбоотой гэдгийг нь мэдэж аван түүний нүдний сорвиг өгсөн хүнийг хальт харуулад өнгөрөн. Нэлээд хол газар хаягдсан уурхаад мөнгөө үйлдвэрлээд зөөвөрлөх ажлаа Сидэд үлдээгээд хувилсан. Тэгээд одоо гүйлгэнд байгаа мөнгөний ялгааг харьцуулсан ч бараг л танигдахын аргагүй болсон байв. Дараахан хувилсан мөнгөний талаар Shadow-ийнхан Гетан энэ хоёр хоёул мэдэн яг хэн үнийг хийж байгааг мэд гэж өөрсдийн туслахудаа тус даатав. Мөнгөө зөөвөрлөж байж болцсошгүй галт тэргэн дээр Росогийн багийнхан ирэн дотогш орж ямар ч сэжиг аваагүй байхад нь Сид хоёрыг нь бариад Рос боломжийг ашиглан дайрсан ч мөн адил баригдаж тэр гурыг цонхоор гарган хаяад Рос араас нь явах гэсэн ч нэг нь хориглож болсон үйл явдлыг Shadow-ийнхантай мэдээлэхэр болон яг энэ үеэс засварч эхлэв. Росогийн багийнхан болсон үйл явдлаа мэдээлэлж Шаруст үүнийг Delta даатгахаар болоод тэр хурдтай явах галт тэрэг рүү өсрөн орж Сидтэй нэлээд тололдож эцэст нь хөдөлгөөнгүй болсон үедээ Сидийг үнэрдээд л таних тэр хоёр ярилцсан. Delta өөрийгөө даалгавартайгаа хэлж Сид одоо өөрийнх нь ажилд саад болохгүй тулд Deltад өөр нэг даалгавар өгөөд тэр цаашаа гүн одов. Дараа нь тулааны талбараас Delta горс сураггүй алга болсон зөвхөн энэл олдлоо гэж Delta-гийн өөрийнх нь юмыг нь харуулж тэр хоёр түүнийг өгсөн гэж бодон
Яг энэ үед шар үст Сид 9 сүлтийн төлөвлөгөөг мэдхэн тэр. Мөнгөө зөөвөрлөж явахт нь урд нь Гартерийн захиарлагатайгаар саа тавьсан байсан ч Сид үнийг нь төвгөө устган явж байвал шар үст өөрийн биеэр гарч ирэн тэр хоёр тулалдаж Джон Смитийн ашиглах техник хөдөлгөөнөөр шар үст Сид гэдгийг нь таньж чухам яагаад ийм зүйл хийгээд байгааг нь лавлан асуусан ч энэ бүхний дараа ойлгох болно гэхэд нь Дельтаг дахин асуул Сид хоол газар явуулсан гэж хэлв. Шар үст энэ үед Сидийг ийм зүйл хийж байгааг нь харан өөрийгөө хэрэггүй болсон гэж бодоод зүгээр л өөрийнх нь аймыг аварсан үнд зүтгэхийг хүснээ хэлэн тэр хоёр дахин тулалдсан ч эцэст нь Сид түүнийг галт тэрнээсээ нисгэн орхиод яв. Сид явсаар 9 сүлтээр хурж ирээд өөрсдийнх нь төлөвлөгөөнд хэрэгжиж байгаа тухай хүмүүс цаасан мөнгөд эргэлзэж байгаа тухай 9 сүлт мэдээллээ. Дараачаас нь тэрээр өөрийн өмнөх амьдралаа ярьж эхлэв. Хүчрэг овгууд хоорондоо тэмцэлдэж байсан үед 9 сүлтийнхэн Гетаныхан хоорондоо нэгдэж тэр хоёр гэрэлсэн ба төд удалгүй хүчрэг овгуудын хомрогонд тосгон нь өртөж Гетан энэ үеэс чөтгөрөг шүтгчдтэй холбоотой болсон ба бүгдд нь өөр шиг нэгдхийг хүссэн ч бүгд татгалзаж Гетан хэнийг ч үлдээлгүй алсан бөгөөд 9 сүлтэд санал тавьсан ч татгалзахт нь завчив. Энэ бүхний дараа 9 сүлт маш хүнд амьдралыг туулан одоогийн тэр бий болж Гетанаас өшөө авах хүсэлтэй гэдгээ тэр хэлнэ. Хуурамч мөнгнөөс болоод банкуд байгаа жоохон зоосо хадгалахаар авч явж тусдаа хаалгаан барьцгааж энэ бүхнийг 9 сүлт ажиглаж сүүх тэргэн байх Гетан нэг юм мэдэрч зогс гэж хэлгэн тэр. Сидид хаягдсан гэж бодож буй шар үст дэвсэлгүй хоёр гуниглан суул нэг туслах нь тэр хоёрт чөтгөрийг шүтгчэд энэхүү валютын уналтын ачаар санхүүгийн том цохилтонд өртсөн тухай дуулгаж байтал өөр нэг нь орж ирээд Сидийн үлдээсэн цаасыг авчираад уншиж Сид яагаад ийм үйлдэл хийж байгааг нь ойлгож 9 сүлт тэр хоёрын олсон мөнгөний барьцлыг нь зааж сэтгэл санаа дээртгэн тэр. Тэр үеэрч Дельтач мөн гарч ирв. Сид мөнгө нь усан газар ирвэл мөнгө нь байхгүй байх ба 9 сүлтийн хоёр туслах орж ирээд Сидэд 9 сүлтээс сураг тасарсан үүнийг Гета хийсэн байх гэж хэлсний Гетан хийсэн байх гэж хэлсийг нь сонсож мөнгийг нь Гетан авсан гэж буруу ойлгоод Сид уурлав. Энэ үеэр 9 сүлт Гетан хоёр тулалдаж ялагч нь 9 сүл байж орхиод явах гэхэд нь өнөөх улаан амийг нь ууж хүч ороод 9 сүлтийг цавчиж Гетаны нүдэн нийдгэн дахин далаахад Сид гарч ирээд хол цохиж тэр хоёр тулалдаж эцэстээ Гетаны дээр Сид гараад алив хэл гэж их олоуда цохив. Уг нь мөнгөө хаана вэ гэж хэл унал цохоод байгаа шүү за. Эцэст нь Гетан чөхөж 9 сүлтийн шархыг Сид идгэн өмнө Гетаныг цавчсан шархыг ч юм уу Сид идгэж байсныг 9 сүлт мэдэж Гетаны өнөөх нүдний шархыг нь Сид өгж байжээ. 9 сүлт буцан ирвэл шар үс тухтаж авах ба тэр хоёр хамтран ажиллахаар болох ба мөнгийг шадавынхан авсан байж Гетаныг өгөхөөс өмнө цасан доор гэж хэлсэн гэд буруу хийм Сид сонсож цас ухаж мөнгөө олоогүй болохоор нэг хэсэг алга болоод бүх зүйл болж өнгөрсөний дараа гарч ирэхээр болдог. Учир гэвэл мөнгө байгаа гэд шадавынхандаа хэлсэн ч мөнгө нь байхгүй байсан болохоор буруу ойлголцоод ийм байдалд хүрсэн юм аа. Росогийн ус буюу Мидгарын хаан өгснөөс хойш ард иргэд нь хэцүү байдалтай байж энэ усад ч Сид хэсэг нугдаж байх ба Росогийн багийнхан даалгаварт энэ үеэр нь яван номер 559 гэх нэг хүн тэр гурвыг дагуулan нэгэн газар ирж ажиглалт хийж байвал ажиглаж байсан тэдгээр хүмүүс нэг зүйл ажилуулж Росогийн ээж гарч ирэн улаан тамга дээр гараа тавьснаар нэгэн бөгж гарч ирэв. Номер 559 энэ үед дайрч тэр бөгжийг нь авах гэхэд нь Рос ээжигээ хамгаалan тэд нар тулаалдхан тэр. Маргааш нь Сид сонин уншвал Рос гэрлэхэр болсон тухай байж үүнийг уншаад Росог улсынхан удирдагч байх хэрэгтэй гэж Сид бодон энэ асуудалд өөрийн биеэр оролцохоор болов. Росын багийнхан бас номер 559-нар тэдгээр хүмүүстэй нийт 3 өдөр зогсоолгүй тулаалдаж яалтачгүй хүч тэнцвэргүй тулалдан бараг алуулах гэж байхад нь Сид ирэн тэднийг идгэж үлдсэн нэг хүнийг номер 559 алан Сидэд юу болсон тухай мэдээлэл өгөв. Сид Росог гэрлэх гэж байгааг дуулсандаа хөрөн болох газар шадавхны нэртэй. Тэгээд өмнө нэг хуурамч гэдээ дуудсан. Одоо зүгээр номоогоо дуулчихъя. Сид номоо 2 хөрөн болох газар руу оров. Хуримд нь дан алдартай нэр хүндтэй хүмүүс байх ба номоо нь алдартай төгөлдөр хуурч ба Сид шавна гэж тэр газарт оров. Нохооч номоог мэддэг болж тааран Сидийг шавна гэдгийг нь мэдэн авьяасыг нь шалгахаар болж Сид өөрийнхөө гайхамшиг төгөлдөр хорын аяыг тоглож тэнд байх бүхий л хүмүүсийг гайхшруулахын зэрэгцээ тэдний эд баялагаас сулгаалж тохиолдлоор нохоогийн бөгжийг олж гсов. Сид Росогийн байгаа газрыг олж
очин Россог амхандаа гэрлүүлэхгүй санаатай мөрөөдлөө дагах хэрэгтэй гэсэн ч Росс татгалзаж оройн нь нохоо орж ирэн Россыг дургуутсад боож яваад өөрийнх нь үлдлээс эхийнх нь аймнаас хамарч байгаа тухай хэлхэн дэр. Росс сайндаж биш ээжийнхээ төлөө үүнийг хийж байгаа ажээ. Шөнө нь нохоо нэг хүнээс заавар авч байгаа нь харагдана. Сид Россог ээжийнхаа төлөө энэ бүхнийг хийж байгааг нь мэдэж ээжийг нь хайн энэ тэнүүгээр явж байгаад нийгэм болтол ээж нь нохоотой явуулддаг болж тааран ярианд нь бүр Росс нохоо хоёр гэрлэхээр Россог алах тухай. Тэр хоёр ярьж байх нь тэр. What the fuck, энэ охин нь өөрийнх нь төлөө гэж юм хийж байгаа чинь энэ ээж нэгж ямар өвчтэй авгаа вэ? Оройн нь Сид Shadow болон Россогийн өрөөнд очиж үннийг харуулахар болж ихтээр нь авчирвал тэр хоёр хийж байж үүнийг Россо харан зочирдож ухаан алтгах нь тэр. Росс ухаа орж сэтгэл санаагаар унахад нэгэн ая сонсогдож гадагш гарвал Сид төгөлдөр хурын ая тоглож Росс бүр надтай хамт цухтаагач гэж хэлж байхад нь Сид түнд юу ч болсон бэ? Бид юу ч тулсан ямагт урагшлах ёстой. Бууж өгч болохгүй гэж хэлээд алуулж өнөх бөгжөө чунгаан үүнийг нь Росс ав. Хормын үдэш болж хүмүүс үүнийг сэргүүцэж байвал нохоо одоо л цаг нь энтергэд байж байхад нь бид түүнийг монголоор бол алтуураг, энтгэхэр бол хааны удамтай нийлж дээд 12 судалтны нэг болох талаар ярьж байгаад бөгжөө байхгүй байгааг мэдэж их зочирдож байв. Хурмын өрөөнд Росс орж ирэн ээж нь ч тоос юмгүй унтаж хурмын үйл ажиллагаа эхэлж Росс эсэргүүцэн нохоог хаанаас урууж хатан өвөртөө оруулсан гэж хэлээд бүжээ гарган зүүв. Зүүсний дараа улаан гэрэл цацарч хааны нэгэн бичлэг орон даяар цацагдж бичлэгэнт нохоогийн хамаг булхайг дэлгэн охиноо улсын өдөртөгч гэж зарлаад улсаа мөн даатгахын дэр. Тэгсэн нохоогийн толгой тасарч муу авгаан өмнө нэрэхт нь мөн адил түүний толгойч тасрав. Одоо хоохон л гээ да тий. Тэгсэн үүнийг хин хийв гэсэн чинь Мордред гих дээд 12 дахын 9 дэх судалтай нь хийсэн байв. Мордред нэг төхөөрөмж ашиглаж тэнгэрт юм хоролдож нэгэн мангасыг нэрлэх ба өмнө 100 мянган хүнийг нэг шөнийн дотор устгаж байсан гих Рагнарок гэдэг мангасыг дуудаж тэр нь нэг дайрал дээр маш хохирол өгж байтал нэг гар нь тасарч мэдээж үнийг Сид хийсэн байв. Рагнарокийн дайралтад хурмын орд нь нурж хүмүүс ч зутан гарч Рагнарок шид ашиглан өөрийн жижиг хувилбарыг үүсгэхэд ордон дотор байсан хүмүүс Shadow-ийнхан байж жижиг Рагнарокийг дайрахад тэд мөн дайрлаа. Сид Россод чамд хийх зүйл байгаа бидтэй гэж хэлэхэд нь Росс за гэд гүн явж Рагнарок Сид хоёрын тулаан эхэлж тэнгэрт дүүлцгээхэд Мордред намаа цагаан уст 3 тулалдах болов. Гадуур өнөөх жижиг Рагнарокууд төвөөж байхад Shadow-ийнхан тэднийг устган Росс туслахуудаа Shadow-ийнханд эргэн тойронд болж буй үйл явдлуудыг даатгах гэхэд Мордред зодуулчихсан юм нисэн ирж араас нь өнөг хоёрж ирээд мэдэх бүхнээ хийх гэж байцааж тэрч хэлэхэр болов. Байцаалтад Рейлэм гэх газар олон өөр ертөнцид оршин тогтнодог бөгөөд тэр дунд нь хүчрэг мангасууд байдаг тухай. Бүхэл ертөнцүүд нэг зүйлийг тойрон эргэдэг гэж тэр хэлв. Дээрээс нь ертөнцүүд хоорондоо мөргөлдөг нийлдэг бөгөөд үүний илрэл нь өмнө дэлхийд шидийн хүч байгаагүй ба Атлантис гэх нэгэн улс ор сурггүй алга болж байсан. Энэ бүхэн Рейлэм ач гэж тэр хэлв. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал Рейлэм доторх зүйлүүд бие биендээ өгж олон авалцдаг гэж ойлгож болно. Мордред Рагнарокийг Мэдгарыг сүрүүлнэ гэж итгэлтэй хэлж байхад нь дээрээс нь Рагнарокийн гар унаж Росс дэшээ харуул Сид амархан гихчин алчхан дэр. Мордред гайхаж байхад нь номер 559 ирээд хотод байх халдагчдыг устгасан гэж хэлв. Тэр үед Мордред босч ирээд Рагнарок биеэс эцснээ хуурч Сид дэрийг тулаалдаж тэр хоёр сансарт гарч ирээд Сид өөрт байх хамгийн хүчтэй дайралтай хийв. Тэрхүү хүч сансар огторгүй дэлхийн өнцөг булан бүрт илт тод харагдахаар тийм хүчтэй байв. Доошо Сид бууж байтал хажууд нь хар юм гарч ирэн Сид соргодож Росс тэрэд гайхаж бүгд нь ч мөн эвдрэв. Дараа нь Season 1-ийн 1-р анги дээр гардаг охин тэгээ хулан гिचий. Хулан сүрсэн дэлхий дээр сэрж алга болсон хүүхдүүдийг хайгаар гарч алхах зур түүнийг халдагчид ирэн хулгайлхан тэр. Хулан сэрэхэд халдагчдын нэг нь түүн рүү дайрч боож эхлэх үед Дэврийг нь Сид эвдэлж орж ирэн нэгийг нь дорхоноо дилж их дэлхий дээр дахин ирснээр аним маань дууснаа. За тэгэхээр ийм нэгэн аним байна да. Анх үзэж байхад үнэхээр их таалагдж байсан аним болохоор ярьж өгөхөр сонгосон юм аа. Одоо та нарт саяхан үзэж дуусгасан Made in Abyss гэх нэгэн анимыг ярьж өгөхөр сонгосон байгаа болохоор бичлэгээ оруулах хүртэл төр хүлээж байгаарай. За тэгээд бай бай. Борос.